За хай, шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа таатай байна. Өнөөдөр миний ярьж өгөх кино болохоор 2014 онд гарч байсан Young Ones гэх нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт кино ба. Бүгдээрээ лайкад дарсан бол шууд кино руу орцгоё. Кино маань Жером гэх хүүгийн ярьж буй хэсгээр эхлэнэ. Энэ газар өмнө ногоон тал байсан ч дэлхийн дулаарлын нөлөөр өв сургууль наатаж хэдхэн жилийн дотор эсэн цөлөөлж хуурсан байдаг. Ган гачигт нэрвэгдсэн энэ газарт хүмүүс уснаас болж нэг алах болсон бөгөөд нутгийн ихэнх хэрэгэд өөр газар руу нөө ердөө хитгэн тариаланчид эндээ үлдсэн байна. Нэг ч урмал урахгүй болсон энэ газарт түүний аав Эрнест хэрэв ус олж чадвал ургац аавна гэж дотроо найдаж байлаа. Нэг өдөр хоёр улгайж цоожин нэвдэлж байгааг харсан тэр шууд л тэдэн рүү буудаж эхлэнэ. Гэтэл нэг нь бууга чиглүүлэхэд Эрнест амжиж устган амьд үлдсэн нэг нь зүгээр л би засгаж байсан гэд худлаа ярьж байснаа хариу үйлдэл үзүүлж түнд буудуулган тэр. Энэ үйл явдлыг харсан Жером тусалж чадах байснаа илдэвч нэрээр нь биш зүгээр лава гэж дуудгээд тэр өнөө хаалган голодог. Харамстай нь худгаас нь тусалж ус гоожихгүй байлаа. Аав хоёр ус олохоор эсэн цөлөөр алгасаар ус зардаг хэсэг бүлэг хүмүүстээр ирнэ. Тэдний идэг зүйл нь засгийн газраас барьж өгсөн гүнээ удгуус зардаг бөгөөд Эрнест авчирсан зүйлсээ хэдэн жил усаар солилцсон. Хүүгээ тэдэнтэй арилгүй усаа авсан бол хурдхан шиг явах ёстойг сануулдаг. Уснаас болж юу ч хийж магадгүй учраас болгоомжлж байгаа нь энэ байлаа. Тэр явахаас өмнө талбайр өн шуум татах боломжтойг асуухад залуу уу хустай байгаадаа баярлж явгээд түнд уурлах нь тэр. Аав хоёрыг буцаж замд элжиг нь чулуунаас унж хөлөө уулж орхино. Үүнийг эмчлэх боломжгүйс гадна өвдөлт их байсан тул Эрнест элжигээ буудаж одоо зүгээргээд хүүгээ тайвшруулдаг. Ингээд тэд гэртээ очин түүний эгч Мэри хоолны зураг харуулснаа нүдэ анж байгаараа гээд уудтай нугаш тавган дээр насгаж аавда үлдсэн хоолоо өгдөг. Орой олны дараа Жеромыг антенны янзлахын үеэр эгч нь элсэр аяг тавгнууд угаах ба тэд усгүй байгаа болохоор ингэж ларгалж байгаа юм байна. Аавын радио сонсох хооронд Жером хар зураг гарган шавж зураг хоббитоо тэр зурсан бүх зургнуудаа хан дээр наасан байлаа. Яг энэ үеэр Мэри гарахтаа бэлдэн Эрнест гарч чимээг шалгатал тэр найз залуутайгаа уулзаар гэрээсээ гарч явжээ. Маргааш нь тэр хоёр Сэм гэх хүний зохион байгуулж буй дуудлага худалдаараа очин илжиггүй болсон Эрнест ачаа зөөдөг Крофт авахар үн хаялцахаар шийддэг. Удалгүй дуудлага худалдаа эхэлж тэр хоёр хүмүүст өрсөлдсөөр өнөө Крофтыг өөрийн болгож чадна. Энэ газар тэр Флем гих залуутай танилцах бөгөөд эмнэлэг дээр Жером Кэтрин гих ээжтэйгээ уулзсан. Тэр осолд орсон учраас зөвхөн Рофтын тусламжтай бие хөдөлгөж хөл дээрээ зогсож чадж байлаа. Тэдэнд ийм үнэтэй Рофтыг худалдаж авах мөнгө байхгүй тул одоогор ингэж уулзахаас өөр сонголт байхгүй юм. Ингээд тэр хоёр буцахаар машина унж явна. Харин үед зам дагуу хуучны таниланд болох Роби их залуу тэднээс тусламж гуйдагч. Манай хоёр огт тоолгүй машина бензинээр дүүргэн Эрнест юм үлдээх өслөгүй бензинээс балгаж орхидог. За түрүүлж яваарай. Тайд дэний гоё мэдээлэл хүргэчээ. Энэ 9 сарын 14-нд төв цэнгэлд хүрээлэнд Rocket Bay-ийн Пуужин баяраа тоглолт болох гэж байгаа юм байна. Ерөнхий спонсороор нь Mobcom хамтран ажиллаж байгаа ба тасалбар худалдаа авах линкийг бичлэгийн description буюу тайлбар хэсэгт орууллаа. Мөн та Mobcom хэрэглэгч бол шинжлэгдсэн аппликейшнаас зуны дурсамж дүрм мөчүүдэд хуваалцах 60 ГБ датагаа 60% хэмд аваарай. Дараа нь Эрнест тэдэн уснасаа өгөхөд Роби хүүхдээ цааш төсөж чадахгүй болсон гэж хүнд зарах талаар бодож ирсэн гэдгээлэн түүний өөрө хүргэж тэр түүнийг ахиж юм тэнэг зүйл бодоод үзээрэй. Хэрвээ ус эрэхтэй болвол манад хүрээд иргээд тэр өөрөө цааш явна. Түүнийг эрт Мэри тэднийг Робд худалдаж авсныг мэдэх энэ үед өнөөх Флем гих залуу ирж тэр охиных нь найз залуу гэж таардаг. Залуу Робдыг юунд ашиглаж байгаа юм гээд түр зээлхийг гуйн түрээсийн төлбөр өгнө гэхэд Эрнестний болцолтойгоор сандын зөвшөөрөл болно. Энэ юу гэвэл тэр аваасаа зөвшөөрөл авах байлаа. Гэтэл залуу түнд урлан энэ газарт ахиж бороо орохгүй сануулж тэр ууртаар буцаж гэрлүүгээ явах нь тэр. Маргааш нь манай хоёр Робдод давлан ус зарж байгаа залуугаас талбаараа усны шугам татхтлаар найштай хариу авч аав хоёр худгаа ухаж эхлэнэ. Эрнест амрах үедээ хүүгээ өмнөх охинтой уулзахгүй бол ядаж найз нөхдөд болох хэрэгтэй ятгатагч тэр гэр бүлдээ туслахыг илүүд үзэж байлаа. Тэд гэрлүүгээ буцсан замдаа Флемтэй таарах бөгөөд Эрнест охиноо яад худлаа ирснийг асуун тэр залуутай ахиж уулзуулахгүй тулд гэрт нойрхор олсноо хэлдэг. Аав түүнийг хамгаалах гэсэндээ им шийдвэр гаргаснаа тайлбарлах боловч Мэри би түн тайртайгээд аавгаа үзэн ядаж эхлэнэ. Энэ үеэр Жером өнөөх Робдод шалгаж байдаг. Гэтэл эгч нь гүйж ирснээ гэрээсээ явна гээд түүнээс мөнгө авах ба охиноо барьж чадсан тэр өрөөнд нь төгжиж зүгтаалахгүй тулд цонхыг хадаж орхидог. Харин нэг өдөр аав хоёр Робдод хулаад алдсан байлаа. Тэр Флемиг сэжлэн гэрт нь очиход Сэм түнд виски ундалж хүүг өнөөдөр өглөө уул руу явсныг мэдэн тэр бууга авч охины хараас явна. Эрнест ганцаар алгасаар хутган дээр иртэл
Түүний ухаалтаас ирэхэд тэд Рофтын хулгайсан зүйлсийг хаашаа авч явсныг асуухад Эрнест юу ч мэдэхгүй гэж үнэ хэлдэгч. Тэдний удирдагч нь гинтл түн рүү дайрч эхэлдэг. Тэр хоёр ноцлолцоор эцэст нь Эрнест богино булааж аван надаас хол байгээд хий буудхан тэр. Түүнийг зогтох үед Келеб араас нь орилсоор үлдэх бөгөөд ингээ гэрлүүгээ явах замдаа тэр Флемиг ундж байгааг анзаарч залуу Рофтыг ашиглаж тэднээс сулаа хэлсэн байна. Маргааш өглөө Эрнест түн рүү бууга чиглүүлэн сэрхэн хүлээж залуу Рофттой хүлж явхад тэр Маригийн тухай ярьж эхлэх ба ууралсан тэр чимээгүй байгээд түүний газар үжтэй унгана. Халуунд удаа алхаж ам цангасан Флем ус өхийг гойх үед шилдэ архи харсан тэр эхэндээ уурж байснаа удалгүй хүлээсийн тайлж хэсэг амархаар болдог. Гэтэл Эрнест архиндаа согтж эхлэх нь тэр. Үүнийг мэдсэн Флем нууцаар архи хасгаж согтсон юм шиг жүжиглэх бөгөөд тэр Рофтын тулгаасан давуучлахгүй Келеб далуулахгүй гэсэндээ ийм зүйл хийснээ тайлбарлана. Флемтод мөнгө харуулхад Эрнест чамаас өөр хүн байсан бол би шууд л буудах байсан гэд цааших оролдогч. Хэд цогцсон тэр хөл дээрээч тогтож чадахгүй байлаа. Мэдээж Флем энэ боломжийг алдахыг хүсэлгүй. Түн рүү чулуу шидэхэн тэр. Толгой нь хадан цохиотож ухаан алдаж унана. Эрнест тухаангүй байх үедээ өмнөх үйл явдлаас санаж согтуугар машин жолоодсон түүний буруугаас болж ихнэн носолд орж маш хүнд гэмтсэн байна. Түүнийг ухаарахтаа зэрэгцэн Флем ам руу арх цутгасаар тэр хамаг чангараа ашигладагч хинч тэднийг сонсдоггүй. Ингээд тэр гэртнээ очих ба ихчээгээ түүнтэй хамт байгааг харсан Жером ямар нэг зүйл болсныг гадарлаж эхэлдэг. Аавдаа санаа зовсон тэр түүнийг хайхаар болно. Очтой газруудаар нь явахдаа газраас шилэн савуулж шүн дунд худгийн ойролцоо ирэн тэднээс аавыг харсныг асуув. Хэрвээ олзвол үнийг өөрөө гээд шилтээ уснасаа өгөхөд Келеб золгүй явдал тохиолдон Рофт аавыг хөнөөснийг хэлдэг. Оршуулгын үеэр Мари тэр хоёрт маш хэцүү байлаа. Ээжтэй энэ тухай хэлэн хамтдаа гашуудах бөгөөд тэр хоёрыг эмнэлээс гарахын үед Флем машинтайгаа ирж гэрт нь өргөж өгнө. Жером гэртээ өнөөх Рофтыг эвдэхээр алхаар нүдж байтал Флем түүнийг болиулан кофе унгаа уух шүүг нь хуваалцсан. Цааш гэр бүлээ авч явахад Рофт хэрэг болохыг сануулдаг. Мөн тэр удахгүй болох гэж байгаа хэлэн тарилгын талбайг нь устаа олох арга болсон. Надад итгээрээгээд түүнээс зөвшөөрөл авч чадна. Ингээд тэр хүмүүст тулгаалсан зүйлсээ буцааж өгөн Келебас тарилгын талбай руу усны шугам татах боломжтой эсэхийг асуув. Хутгийн тухайн газраас олсон Флем түүнийг Эрнест түүхэлд буруутгаж хэрвээ туслахгүй бол бүх хүннийг хэлнэгэд сүрдүүлдэг. Тэр түүнийг энэ тухай хэнд ч хэлэхгүй хамлдавч хүсэлтийг биелүүлэхээр болно. Хэд өдөр өнгөрч хүмүүсийн тусламжаар тэд усны шугам татуулж чадах бөгөөд устаа усан Флем өдөржин ганцаараа талбайд ажиллан ус дуусна гэж санаа зовлгүй тэд усанд орцгооно. Нэгэн өдөр Жером ургамал ургаж байгааг анзаарч тэд өдөр болго усны үр дүнд улаан буудаага ургуулж чаджээ. Флем Эри хоёр хурмаахийн ингээд тэр хоёр хамтдаа амьдрахаар болдог. Гарн дээр шивээс хилгүүлж баярын үеэр тэр Эрнест түүхлийн талаар бодон сэтгэл санаа нь нэг л докторгүй байлаа. Маргааш өглөө түүний авсан банкны хоёр хүнтэй хамт ирэн Эрнестийн өрөнд газрын давхар олсноо хэлж асуудалд нь оролцохгүй байхыг харуулan одоо устаа болсон энэ газрыг тэд өндөр үнээр зарж чадхаар болжээ. Флем газраа алдахыг хүсэлгүй Рофтыг зархаар уул руу явлаа гэд өнөөх Робыг их залуутай уулзсан хүүхдийн хідээр авах боломжтойг мэдхээр түүнийг дагуулж очтол тэр өөрт нь энэ талаар хэллгүй хүүхдийн зарж орхино. Үнийг мэдсэн Роби хүүхдээ буцааж авах гэж оролдох боловч эмэгтэй түүнийг буудан Флем руу галлахад тэр амжиж зүгтэж чаддаг. Буудал цаанаас олж Рофт бас гэмтгэн тэр өөрийгөө ресетхийн анхны хувилбар руугаа шилжих ба ингээд мөнгөтэй болсон Флем банкны өрийг дарж би газар авч үлдсэн гэд Симиг Роби зарсан гэж тэдэнд худлаа хэлнэ. Яг энэ үеэр Сим элсэн цөлөөр алхасаар хот руу очин Кайлун гэх өөрийг нь бүтээсэн хүн дээр ирж тэр эзэмшигчийн нэрээр гэрлүүн залган энэ тухай хэлэхэд Жером Флемис ижилэн түүнтэй уулзахаар зах руу явдаг. Тэр тухайн газар Роби их нарыг хүүхэлдээ тэрсэн байгааг анзаарч юу болсныг асуудагч тэр асуултанд нь огт хариулдаггүй. Маргааш нь Жером Симийн талаар асуух боловч Роби Рофттой хамт гэрээсээ явсныг тайлбарлан энэ тухай ярихгүй байхыг анхааруулах бөгөөд гисэн ч Жером үнийг олж мэдхээр ээжтэйгээ уулзлаа гэд худлаа ярин автобусанд сууж хилийн зурвас дээр ирдэг. Яг үндэ тэр Рофтыг бүтээсэн хүнтэй уулзахаар энд ирсэн байлаа. Хамаалагч насан туршаагүй түүнийг холд гээд гэрлүүгээ явахыг анхааруулахын үед Анагийн охин мөнгө байвал хэлээр нэвтрүүлж чадна гэж машины бүхэгд оруулан түүний чимээ гаргаж болохгүй гэж сануулна. Ингээд Жером амжилттай хэлээр нэвтрэн анх удаа хотод ирж Анатай хамт үйлдвэрлэлөө явах боловч тэр үүнийг авгээд тал мөнгөнд буцааж өгнө. Зүгээр л түн туслах гэсэн сайхан сэтгэлтэй охин байдаг. Охин энд ирэхэд ямар ч төлбөр авдаггүй гэж түүнийг хуурснаа хэлэн хэнд ч бити идэг гэд явах гэтэл Жером Эрнест гэх хүнтэй өмнө уулзж байсан эсгийг асуудагч охин тийм хүн танихгүйгээд ирсэн газар руугаа явна. Ингээд Кайлуны үйлдвэрт тэр түнд Рофтынхон ажиллах зарчмыг тайлбарлан Симинүүд яг үндэ камер өгөөд Жером хадгалсан бичлэгнээс нь өөрийгөө харж өмнөх дүрсийг шалгахаар болно. Гэтэл тэр бичлэгийг үзэх үедээ бүх хүнийг олж мэддэг.
Энэ юу вэ гэвэл жинхэнэ алуучны талаар байлаа. Флейм яг үндэ аавынхаа нүглийг золгүй мэд харагдуулахын тулд Роберттой хүлэн худруу чирүүлж амийг хөнөөсөн бөгөөд тэр газрыг авахын тулд түүнд худлаа ирсэн байжээ. Үннийг мэдсэн Жером уйлж иглэх ба тухайн оройн энэ олон жилийн дараа эцэст нь бороо орж тэр гэртээ зүгээр аим шиг дүр эсгэж байснаа. Сэмиг яаж буцааж авсныг түүнээс асуухан тэр. Флейм сандарсан байдалтай агуулхад өнөөх Робертыг харан Робби өөрт нь өгсөн гэд худлаа яран түүнтэй уулзахаар гарч явна. Маргааш нь Жером ээжигээ удахгүй эмнэлгээс гаргана гэж амлан нэг өдөр Флейм ургацаа хамгаалахаар амтан он чадалгүй буу бариулахын үед Жером түүнийг буутахыг хүсэлгүй буугийг онхон тэр. Тэр бууг нь орон дороо нуух ба орой олны үеэр Жером сая Роббитой уцаар ярьлаа. Тантай уулзах хүсэж байна лээ гэд түүнийг сандаргаа дамждаг. Флейм худлаа ярьж бод нуурлан ахиж түүний талаар ярихгүй байхыг сануулж ууртаа гарч явах бөгөөд маргааш өглөө Жером Роббигийн өмнөс захиа бичиж түүн рүү явсан байлаа. Мэдээж тэр үн гайх нь ойлгомжтой. Тухайн захиан дээр Робби асуудалд орсон гэдгээ бичиж маргааш хавцал дээр уулзахыг түүнээс хүссэн байдаг. Флейм захианд нийтгэн бууга авч явах гэтэл Жером түүнийг буун сайн ажиллахгүй гэж хэлсний дараа засуулахаар өгсөн гэж хэлэхэд тэр баригдахгүй тулд амын дагуулж ярин түүнд уурласандаа уушлахгүй байна. Ингээ Флейм хутгаа авч Роббиг дагуулan хавцал руу явна. Тэр уулзах газартаа ирэн Роббиг дуудахын үед гинтл хөл алдан нүх рүү унахын тэр. Хөл нь уурч гар харахгүй болсон Флейм хашгирч туслан дууддагч хинч түүнийг сонсохгүй байх бөгөөд яг энэ үед Жером гартаа чулуу барин хүчээрэн тэр юу ч ярилгүй түүнийг ширдсээр байлаа. Тэр золгүй явдал байсан гэд түүнээс өршөөл гуйдагч Жером огт туслалгүй өдөржин халуун наранд байлган Флейм туслах дуутгаар ашигласаар тэр босон үйл явдлыг ярин Мэри болон удахгүй төрөх хүүхдийн төлөө эндээс гаргаж өгөхийг гуйх боловч түүний өөрийг хүргэж толгоондоо буудуулхан тэр. Оройн Жером гэртээ очин Флеймиг өгсөн гэдгийг хэллгүй тэднийг орхиж явсан гэж худлаа ярин тэр хоёр ургацаа зарж олсон мөнгөөрөө жинхэнэ хоол авч чадхаар болсон байдаг. Робертын авах мөнгөтэй болсон тэд эцэст нь ээжтэйгээ хамт амьдрахаар шийдэх бөгөөд киноны төгсгөлд Жером Сэмийн бүх ой санамжийг устган тэр Робертыг дахин ачаалуулснаар кино маань дуусч байна. За тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараад киноны талаарх сэтгэлдээ заавал бичиж үлдээгээрэй. Бүгдээрээ дараагийн киногаараа уулзцаая. Түр баяртай.